Tech Show. Суурин утас 1876 онд Их Британий зохион бүтээгч Александр Грахам Белл анхны суурин утсыг зохион бүтээж байжээ. За энэ юм. Гэрийн гар утас. За энэ бол гэрээ утас байна. Гэрт хэрэгэлдэг. Цахилгаан холбооноос анх Монголд үүсчихсэн. Танад ийм утас байд юм уу? Бэдгүй. Гэтэ чи ярьж үлдчихсэн ээ утсаа. Ийм утааруу яг утсаагүй. Мэрэн үү? Үдмээрээ. Тэгээ бидний айл болгон уцтай байсангүй хаж орцсон тэгэхэд л одоо нэг 2-3 айл байх шийдэ тий. Гэтэл бид нар чинь нэг гоё орцны айлууд гэдэг чинь одоо яг тийм хоорондох амь нэгтэй байлаа. Бие биенээ бүр үлдээдэг. Тэгээ 2-3 айл нь ийм уцтай байна. Ерөөсөө тэр нэг 9 айл чим 12 айл тэр чигээр уцтай адилхан байлаа шүү дээ. Тэгээ бие биенээ айгүй дууддаг. Шин харанхуй шинэ л одоо хүүхдүүд нь гадаад сурдаг байгаад шиний нэг цаг шиний 2 цагт дуудаж одоо нөгөөдөлөө дуудаж яриулдаг тийм айгүй тийм эсэг тийм хүмүүс байлаа да. Байна уу? Эжи тамаа. Чи бол ийм харж байгааг байх тий. Кинон дээрээс л харж ирсэн шүү. Жохон багтаа ингээд хүүхд болохоор энийг ингээд илгүүлээд ингээд залхаар аймаг гоё тоглоом шиг санагдаад. Байнга ингээд уцаар тоглож ингээд залхдаг. Тэгээ өвөө эмээдээ загнуулдаг тийм байсан. Тэгээ манайд бол ус байгаагүй. Манай 9 номерд манай 9 номерд манай 7 номерд ажуугээд ахих байдаг гэсэн. Тэдний уцтай тэгээд бидний орж ярнаа тэгээд сайхан байж байгаа. Гар утас. Хүн төрөлхтний анхны утасгүй өрн холбоо болох гар утсыг 1917 онд Финиш болон Эрик Тайгерстедс нар зохион бүтээжээ. Халаас нь багтах хэмжээтэй гар утас бүтээх тэдний гол зорилго нь 1980-ад оноос биелэлээ олж ирсэн. Энэний өмнө чинь одоо нөгөө Nokia гэдэг Siemens гэдэг юм дөрвөлжин гар байсан. Анх гартай. Энэ утас ашиглахдаас өмнө 90-ад оны ихэр пэйжер гэж юм байсан. Тэгээ пэйжер нь болохоор ингээд бүсэндээ авчуулдаг. Тэгээ утасны өмнөд хашдаг тийм. Пэйжерээр бүсэндээ авчуулчаад тэрэн дээр нөгөө одоо мессеж хийдэгээ тийм. Та хурдан залгана тэр байна гэдэг мессеж төвөнд нэгээ залгадаг. Одоо яг ийм эргүүлдэг ийм утасны дараагийн төвшлөлт усгаж ирсэн байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө нэг харахгүйгээр мессеж хийж болдог. Өвөл мөөлөө шууд хармаар ингэ хийсэн байх. Би чам санаа. Тэгээ дээр Snake гэдэг тоглоом биш тийм амар хэвчтэй хүүхд болгон тоглох хэрэгтэй. Аавынхаа уцыг аваад нөгөө төлөв өрөөлөө ороод тоглоо суудаг тийм байсан. Шинжлэхүүн мессеж бичдэг. Яа залгаа ярьдаг. Ирээд ерөөдөө нэг ч үнэтэй байсан. Аль болох ярихгүй би хүүхдэд болохоор дандаа мессеж бичиж аваад хэлцдэг байсан. Тийм юм байсан. Ухаалаг утас. Бидний одоогийн хэрэглэж буй ухаалаг гар утас. Энэ бол өрн холбооны орчин үеийн дэвшилтэй технологийн нэг юм. Хорон тутамд амьдралын хэв маягт ухаалаг утасныг гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгцээр л байна. Анх ч нөгөө гар утас чинь том байсан шүү дээ. Тэгж байгаа бол аль болох юм болгон жижиг утас байхыг хичээдэг байсан. Тэгээд одоо гэсэн чинь эргээд нөгөө хавтгай болон эргээд томорцсон. Би таны мессежийг ашигч. Таашаас Чөөш мэдхүү. мэдгүй. Анх бол 1G 2G гэх хэрэглэдэг байсан. Одоо бол тэгээд 3G 4G хүртэл ярьж байгаа. Тэгээд видео кол хийж болтгойсэн бол одоо шууд залгаал одоо бүгдээс хараад видео кол хийж болно. Одоо манайд ч тэр нэг 10 цагаас хойш бүгд утсаа авраагаад том өрөөндөө тавьдаг болж байгаа. Дээдс марк гэдэг ингэж тавиад утсаа ингэж тавиад ингээд давхарлаа тавьдаг болсон. Тэгэхгүй тэгэл за одоо 10 цагаас хойш утсаар орлох уу гээл тэгэл утдаг. Тэгэхгүй орондоо ороод яач юм бүгдээр ингээд нөгөө Facebook-ийн систем аваад амарч тоглох. Ахын дээр утас байдаг уу? Дах махтан ажилтгаас байсан.